Одоо энэ амар өсгөлэн дарга энэ адмиралтай холбоотой асуудаа зэгцлээ гэж манай оюун эрдэнэ ерөнхий сайд 23 оны 11 сард нүүрсний сонсгол зохион байгуулалтаас 45 хоногийн өмнө Монгол улсын засгийн газрын хуралдаан дээр хэлж ирсэн. Өөрөө хэлж ирсэн шүү дээ. Тэгээ энэ сонсгол тэр хэвлэл мэдээлэлээр гарсан гэж байгаа тэр асуудлуудыг хянан шалгаж шинжээчнэр судлаад бүхэлдээ хууль тогтоом зөрчиж Бортегийн ор дээр нүүрс баяжуулах үйлдвэр барина гэдэг тендер зарлах халахвчаар би халахвчаар гэж хэлээд байна шүү дээ. Тендер нь тийм нэртэй тендерийн бичиг баримтыг юу гэж өөрчилсөн гэхээр Бортегийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах эрх өгчөж байгаа байхгүй юу тэр компанид. Хамгийн гол асуудал энд байгаа. Шанах нүүрс одоо ухаагүй штэ Бортегоос одоо байж байгаа штэ гэж хэлээд байгаа. Тэр нүүрсийг чинь энэ сонсгол хийгээд өмнөх улсын их хурал 24 оны 1 сард хууль бус ийм үйл ажиллагаа болсон байна гэж тогтоод цуцалсан учраас хулгай үргэлжлэх боломжийг хаад зогсоогдсон байхгүй. Зогсоогдсон. Манай амар өсгөлэн дарагч бүр ингэсэн шүү дээ. Одоо би энэ тэр нүүрсний хулгайны адмиралын эрхийг цуцлах улсын их хурлын тогтоол гарахаас нэг өдрийн өмнөх өдөр нь гэсэн үг. Засгийн газрын хэрэглэх газрын сайдынхаа хувьд энэ адмиралын эрхийг цуцлаа гэдэг бичгийг Эрдэнэс Монголын тузын дарга руу явуулсан байсан. Хүн харахад яаж гинэ? Би өөрөө цуцал гэдэг одоо бичиг өгсөн биздэй гэж хэлж байгаа биз? Гэхдээ энэ зайл байсан. Залилан байсан. Яах гэжсэн гэхээр хууль бусаар цуцлуулаад захиргааны хэргийн шүүхтэр унгаад хууль бус шийдвэр гаргуулж хагаад шүүхийн шийдвэрээр буцаад зөвшөөрлийг олох гэж залилан явсан юм. Хэрвээ улсын их хурал хууль бус гэдгийг тогтоогоод хүчингү болго гэдэг тогтоол гаргаад тэр тогтоолыг үндэслээд засгийн газар шийдвэрээ гаргах юм бол энэ нь шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдлыг эрх зүйн хувьд үүсгэх гэдсэн байхгүй. Тэгэнгүүт улсын их хурал шийдвэр хууль бус гэдэг шийдвэрийг гаргахаас 1 хоногийн өмнө өрсөж зориуд хууль бусаар цуслуулах тэгээд шүүхээр энийгээ сэргээл хүртэл арга хэмжээ авч ирсэн. Би тэр 2024 оны 1 сард улсын их хурлын чуулганы танхимд хэрвээ улсын их хурал одоо энэ тогтоол гаргахаас өмнө та бүхэн цуцлах юм бол энэ бол өгсөн хувилцсан ажил боллоо шүү. Энийг болоорой гэж хэлээд тэгээд тухайн үед Эрдэнэс Монгол Эрдэнэс 5 толгой удирдлагууд энийг цуцлаагүй. Сайндаа цуцлаагүй шүү бас. Тэгээ энийг цуцлахгүй одоо хэдэн сар жил явсан бэ? Их хурлын тогтоол 24 оны 1 сард гарсан. 25 оны 5 сар цуцалсан штэ. Оюун эрдэнэ засгийн газар. Жил 5 сарын дараа. Тэгэхдээ хизээ гэж би намын бүлгийнхаа хурал дээр намын дарга ерөнхий сайдыгаа агтайхан байгаараа ах トゥ 2 минь гэж хилжээж нэг юм цуцалсан. Тэр 7 хоногт. Нөгөөдөр нь цуцалсан.